Миний нэрийг Жанчин гал удрах гэдэг. Гал удрах. Тэгэд аав ээж хоёр маань хэлж ийсэн. Чамайг төрөхөд Орос хүн их барьж авсан юм аа гэдэг. Би Аранга аймгийн Төвд Цэцэрлэг хотод төрсөн. Булган уулын ингэрт төрсөн. Тэнд нэг Орос эмэгтэй ажиллаж байсан байлээ. Тэгэд гарав бадрах гэдэг ингээд айгуу гоё хэлээд тэгээд тэр үед чи ингэдэг байсан мөлий төрчөөд 7 хоногийн дараа эмнэлгээсээ гардаг. Тэгээд намайг яг төр очиод ингээ авах гэсэн чи би энэ хүүхдэд нэр өгж болох уу гэдээ ааваас суугаад тэгээд болно гэсэн чи гал бадрах гэдэг гэсэн мөлий. Миний хамар жоохон том гэж яригдтiin нөгөө хахт өнөр дотроо хамар том тэгээ хоол идэхээр талахгүй бол гараа хатчих гээд байдаг шүү байнга талхтай идэн. Тэгээд манай ахт өнөр тийм биш. Тэгээ нөгөө ээж нь орсон байсан. Их барьж авсан ээж нь орсон байсан учраас юм орс цантаа болчих гэж ингэ нэрлэдэг. Тэгээд миний нэр ингээд судлаад үзэхэд бас гал удрах гэдэг нэртэй хүмүүс 3000 гаруй байдаг гэж би бас харж ийсэн. Тэгээс нэлээд байдаг нэр юм байна л гэж ингэж бодож байгаа. Би одоо нэрэндээ их хайртай. Тэгээд гал шиг бадарч яв гэл одоо найзуудаа ерөөл хэлдэг шүү дээ. Ажил үйлсэн гал шиг бадарч яв гэж хэлэх тохиолдол би за сургуулийнхаа дуунд жишээлбэл те шинэ Монгол Азийн зүрхэнд ассан галч гэдэг юм уу те нэг ингэж ер нь гал ирмэлзэлтэй байх гэдэгт би өөрөө их дуртай. Тэгээ намайг ийм гал ирмэлзэлтэй дайчин болоход нэр маань их нөлөөсөн болооч гэж их боддог. Намайг хүмүүс бол галаа багшаа гэж их дууддаг. Багш минийгээ харж байгаа шавнар байна. Захирал минийгээ харж байгаа төгсөгчд маань байж гэн. За мөн багш нар маань байж гэн. Аав минийгээ харж байгаа хүүхдүүд маань байна. Өвөө минийгээ харж байгаа зээнэр маань байж гэн. Миний өвөө, миний аав, миний багш, миний захирал энэ юу хийсэн хүн юм бэ гэдгийг одоо үлдээх. Тэр нь одоо ингээ боловсролын салбарт шинэ Монгол сургуулийг байгуулж гэн за мөн Монголынхаа боловсролыг шинжлэхэд бас тодорхой хувь нэмэр оруулж байна гэдг нь энэ хүүхдүүдэд бас их бахархал болох болов гэж бодоод би их хичээж байгаа. Ер нь тэгээд хүн бол насан туршдаа их суралцаж хичээх ёстой байна. Тэгээд нэр төрөө хүн гэж цэвэр сайхан авч явах нэг юмныхаа төлөө тууштай зүтгэх гэдгийг л харуулсан тийм гал бадарсан өвөө гал бадарсан багш байхыг л хүсэж байна да. Баярлалаа.